За одоо хийсэн түлхүүр чойж хоёроо түгжье. За түгжин гэдэг бол энэ чойж түлхүүр хоёр хоорондоо хэлхэгдэнэ гэсэн үг. За ингээд за ингээд үндсэндээ 6 цоождод түлхэгдсэн байна. За энэ тохиолдолд бол одоо 42 үйлдэл хийцсэн байна гэсэн үг тий. За одоо 5 дахь цоожийг буулгахын тулд нэгийг буунаа. За. Энэ түлхүүрийн хамгийн сүүлчийн 2 цагиргийг л үлдээх тохиолдол байдаг л да. Тэгээд л тэндээсээ нэг цагирэг буух юм уу, нөгөө цагирыг авах юм асуудал гардаг байна. Ингээд 7 дахь цагирыг явуул. За хойшлох тусмаа бол энэ түлхүүрийг одоо түгжих салгах асуудал бол нэлээд хүндэрч хийдэг. Тийм ч анхаарал маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй гэдэг юм аа. За энэ 9 цааж хийхэд бол яг бүрэн ухсараад 341 үйлдэл гардаг. За 341 үйлдэл ороод чинь түүнийгээ салгахад бол мөн 48 үйлдэл яг болно гэсэн санаа. За одоо 6 дахь цагирыг авах юм. Тэгшийг унаа л гэсэн. Ингээд 8 дахь цагирыг олж ирж байна. 8 дахь түлхүүрийг чойжлж байна л гэсэн үг. За ингээд 8 түлхүүр чойжлчлаа гэсэн үг. Энэ хооронд бол одоо үндсэндээ 170 үйлдэл хийгдчихээн гэсэн үг тийм. Одоо 7 дахь цагирыг буухын тулд нэгээр буунаа гэж. Яагаад залуус одоо 6 дахь цагирыг буулгахын тулд 6 дахь цагирыг 4 дахь цагирыг буух хэрэгтэй чинь бүглэх юм аа л.
одоо 5 дахь цагаар байна. За төсөлгөөр хойлох тусмаа бол хүндэрч байгаа учраас алдаа гарч болохгүй. Хэрвээ алдаа гарах юм бол яг ихний хаан баримт хэлнэ гэдэг юм байна. За ингээд 9 дэх цааш одоо яаж юм бэ? Хойлогдлоо гэсэн үг. За ингээд төгсгөлийн 4 шоуд бол одоо төгсчихсэн. Загварчлал тусмаа бол арай хялбархан болно одоо. За. За үндсэндээ одоо ингээд 9 цай төлөвлөдөг. Тийшээ боллоо да. За ингээд 9 цайж түлхэгдсэн байгаа байдалд орж ирж байна.